Шинэ борлуулалтын цэг олох хэрэгтэй холбоо тогтоохын тулд Буриадаас 18 бизнес эрхлэгч Монголыг зорилоо. Саяхан Дархан хотод болсон бизнес форум дээр Буриад бизнесмэнүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулсан бөгөөд төлөөлөгчдийг улаан үдийн дарга Игорь Шутенков ахалж ирлээ. Бид хамтран ажиллах сонирхолтой хүмүүстэй уулзахыг хүсэж байна. Учир нь бид цаа бугын гутал үйлдвэрлэдэг. Энэ бол хамгийн дулаан гутал. Монголд өндөр үнэлэг эдгийг мэднэ. Тиймээс хамтын ажиллагаа тогтоохыг зорж байна. Дархан бол аль хэдийн хагас зуунаас илүү хугацаанд улаан үдтэй Ах トゥ угийн холбоотой хот, Ах トゥ хот төдийгүй Монголын бараа бүтээгдэхүүний гол логистикийн төв юм. Форумын яриа хэлэлцээ B2B хэлбэрээр өрнөсөн тул бизнес эрхлэгчид ирээдүйн түншүүдтэй нүүр тулан уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, хамгийн гол нь өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой байлаа. Бид энэхүү шошгыг хийсэн. Хардаа энэ бол Украин цаас. Бид түүнтэй төстэй цаасыг өөрсдөө хийсэн. Өнгөний хувьд илүү чанартай харагдж байгаа бөгөөд үнэ нь 2 дахин хямд юм аа. Монголын тал манай бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийллээ. Буриадын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд барилгын компаниуд, аялал жуулчлалын байгууллагууд, боловсролын салбарын төлөөлөл болон худалдааны сүлжээ ихээхэн анхаарал хандуулж байна. Аль хэдийн Монголд ажиллаж байгаа бизнес эрхлэгч бий. Тэд одоо зүгээр л өөрсдийн байр сууриа өргөжүүлж байна. Буриадын бүгд найрамд тусад Монголын хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчлэгээ санал болгож байгаа. Үнэхээр гайхалтай бизнес санаа, гайхалтай бизнес зорилт. Тиймээс бид энэ харилцааг хөгжүүлж, түншүүдийг бие биедээ итгэлтэй болгох, улмаар эдийн засгаа хамтаа хөгжүүлэхийг зорж байна. Бизнес эрхлэгчдийн ажлыг илүү хялбар байлгахын тулд Дархан Буриадын худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг сурлаа. 2 сарын өмнө бид ийм бизнес аялал явуулах нь ямар сайхан байх талаар ярилцаж байсан юм. Харин өнөөдөр бид бодит ажил хэрэг болголоо. Энэ бизнес аялал маш үр дүнтэй байгааг харж байна. Бизнесмэнүүд нүүр тулан уулзаж байна. Энэ бол шинэ түншлэлүүдийн эхлэл. Дархнаас 20 гаруй компани оролцож, бүгд улаан үдийн түнштэйгээ холбогдож чадлаа. Улаан үдийн захиргаа болон хотын зөвлөл бизнес эрхлэгчдэд цаашаадч туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Сүүлийн 6 жилд бид харилцаж ирсэн. Гэхдээ ийм уулзалт анх удаа болж байна. Бид одоо ярианаас ажил хэрэг рүү шилжиж байна. Бидний зүгээс тусалд дэмжиж, энэ хамтын ажиллагааг тогтоож, цаашид үргэлжлэхийн төлөө ажиллах болно. Цаашид бизнес аяллынхан Эрдэнэт болон Улаанбаатар хотод зочлон шинэ түншүүдийг хайхаар замд гарлаа. Андрей Слепнев, Екатерина Иллистратова, Доржи Чайдопов, Новости дня, Монголия. Спорт сонирхогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид одоо төв цэнгэлтэд байна. Энэ бол Бурятия клуб эргэн ирснийг илтгэж буй хэрэг юм. Энд аль хэдийн шин зүйлэг, шин зүйлтийн зам тавигдаж, манай баг ойрын 2 тоглолтоо энд хийхээр боллоо. Манай багийн ахлах дасгалжуулагч Сергей Белков энэ удирлыг хангалттай хэмээн дүгнэж байна. Аварга албан ёсны зорилгод хүрч чадаагүй, Сибирийн цомоож хамгаалчихсангүй. Гэвч шагналын гурвалд багтах боломж өндөр хിവэр үлдлээ. Сүүлийн 2 жил бид Буриадын хөлбөмбөгийн тэргүүлэгч гэдгээ батллаа. Тиймээс үргэлж илүү ихийг хүсч тэмүүлдэг юм. Гэхдээ дээд зорилгоо биелүүлж чадсангүй. Хөндлөнгөөс харуул тоглолтууд жигдэхэн өнгөрсөн. Жаахан бэртлийн асуудал байсан ч шийдвэрлэгдэх боломжтой юм. Одоо үлдсэн 2 тоглолтоо нутагтаа үзэгчдийнхээ өмнө сайхан өндөрлүүлэх хэрэгтэй байна. Бэрхшээлийг үл харгалзан Буриатия багийнхан улирлын сүүлийн тоглолтуудад өөдрөгөр бэлдэж байна. Уур амьсгал сайхан байна. Бид хүчтэй 2 өрсөлдөгчтэй тулна. Амаргүй байх ч бидний зорилго нэгэ. Тоглолт бүрт ялд байгуулна. Бид итгэлтэй байна. Бүх зүйл болно. Саяхан манайхан эрхүү Красноярск руу айлчлан тоглолтод явлаа. Байкалыг ялж чадсангүй. Хөшөөдтэй тоглолт 1-1-ээр дуслаа. Харин Енисеийн залуусыг 2-1-ээр буулган авсан юм. Голын эцэст нь Максим Широнов, Игорь Яковлев нар байлаа. Улирлын сүүлийн 2 тоглолт 10 дугаар сарын 3-5-нд болно. Баасан гарагт манай Новосибирскийн Сибирь клубын залуус ирнэ. Харин Нямт Барнаулын Полимер багтаа тоглоно. Тиймээс заавал төв цэнгэлтэхдээ ирж хөлбөмбөгчдөө дэмжээрэй. И поддержите наших футболистов. Андрей Слепнев, Доржи Чайдопов, Новости дня. Эрхүү хотын зүрхэнд өнгөрснөө тээж үлдсэн шинэ амьдрал олсон модон байшингууд бий. Нэрт нисхийн зохион бүтээгч Камовын
өвийн 3 байшингаас нэг нь бараг дахин сэргэн мэндэлжээ. Мария ургаж хотын төвд амьдрахыг хүсдэг байсан бол нөхөр нь өөрийн гэсэн байшинтай болохыг мөрөөддөг байлаа. Тэд зөвшөлтсөлд хурж бараг нурж байсан байшин худалдаж авсан байна. 1900 онд энэ байшин яг ямар байсан тухай бүх баримт бичгийг сөхөж харсан. Ямар цонхны хаалттай, ямар хээтэй, барилгын гоёлтой, ямар хаалгатай байх ёстойг тогтоосон. Мөн хуучин байшингаас 30% материалыг заавал хадгалах шаардлагатай байлаа. Гэвч мэрэгжилтнүүд шалгахад бүх зүйл ялзарч муудсан байсан тул бүх дүнзийг шинээр олж авчирч тухайн үеиг шиг нь сэргээн босгосон. 1900 году. Ажлын талбайгаас 17 КАМАЗ хог хаягдал үлдэгдлийг зайлуулжээ. Төслийг хуучны гэрэл зургуудын дагуу хийж төрийн байгууллагуудтай олон шатны зөвшөлтсөл явуулсан байна. Манайх ой мод ихтэй бүс нутагт байдаг ч сайн чанарын мод олоход их хэцүү байсан. Нөхөр маань өөрөө хээрийн талбайгаар явж байж зөвхөн Уст Удинскийн нутгаас л тохирох мод олсон. Энэ байшинг 100 жилийн өмнөхтэй адил аргаар барих ёстой байсан. Тиймээс ганц ч хадаас ашиглаагүй. Барилгын технологиг лапагаар холбож хийсэн. Бас бүх ханыг чигжихийн тулд 300 шуудаа хөвд авчирч ашигласан. 5 жилийн дотор байшинг бүрэн сэргээж чаджээ. Харин гол асуулт нь ийм музей мэт түүхэн өнгө төрхөө бүрэн хадгалсан байшинд 21-р зууны хүн амьдрахад хэр тохилог вэ? Гаднах өнгө төрөх заавал эртний хിവэрэ байх ёстой. Харин дотоод заслыг хүмүүс өөрийн хүслээрээ хийж болно. Ямар нэг хязгаарлалт байхгүй. Тэгэхээр гаднаас хуучны харин дотроос орчин цагийн байр ах уу? Тийм ээ. Өнөөдөр хүмүүс энэ сэргээн засварласан Камовын байшингийн хажуугаар өнгөрөхдөг музей гэж боддог. Харин эцэст нь яран няцаадаггүй. Учир нь энэ үнэхээр түүхэн өвийн гэр бүлийн сууц. Гэхдээ аль хэдийн шинэ эддтэй болжээ. Эдгээр баримт бичиг бол мэрэгжлийн ур чадварыг баталгаажуулах хамгийн дээд хэлбэр. Тэд дэлхийн томоохон холбоод академиудыг нээж өгч байна. Одоо өвөр байгалийн мэрэгжилтнүүд дэлхийн түвшний тамирчдыг бэлтгэх, манай тулаанчдыг олон улсын аваргад өөрсдөө дагуулan оролцуулах боломжтой болжээ. Энэ бол зүгээр нэг гэрчлэгээ биш. Энэ баримт бичиг QR код, тусгай ID дугаараар шууд шалгагддаг юм. Хятадын төрийн цахим хуудсанд холбогдсон тамирчны төвшин, амжилт, багшлах хэрэгтэй эсхийг бүрэн харуулдаг юм а. Алексей Лавцевич зорилгодоо хүрэх гэж 15 гаруй жил зарцуулжээ. Эрс цэргийн албанаас халагдсны дараа тэрээр тулдааны урлагийн өлгийн нутаг Шаолин хийдэд очсон байна. 2009 оноос эхлээд хуримтлуулсан бүхний зарж тэнд сурахаар явсан. Хятадын хойд нутгаас багш, сайн найз нөхдөө олж авлаа. Бээжинд олон улсын тэмцээнд оролцож 500 гаруй алтан медаль хүртсэн. Саяхан Хятадд болсон олон улсын тэмцээнд манай тамирчдын ялалт ихээхэн сонирхол татлаа. Бээжингийн дарга тэдэнтэй бичлэн уулзаж ур чадвараа баталгаажуулах олон улсын диплом авахыг санал болгожээ. Гэхдээ үүний тулд багш нар өөрсдөө алдартай Хятад тамирчдын эсрэг дэвжээнд гарч ур чадвараа харуулах шаардлагатай болжээ. Үүндээ ямар ч тамирчин дэвжээнд гарахаас айдаг. Би ч тэгсэн. Тусгай дасаг 70 паасан ч ялгаагүй. Чамайг тайвшруулж мөрийг чинь нийлэхгүй, харин ч хүчтэй цохино. Миний зорилго тодорхой. Михийг дэвжээн дээр харуулах байсан ч өрсөлдөгч чинь тэрийг хийх боломж олохгүй. Хамгийн сүүлчийн хүчээ шавхан байж михээ хийж чадсан. Улмаар хамгийн өндөр зэрэглэлийн аттестат авч олон улсын багшийн дипломтой боллоо. Кирилл Субботин ч мөн тулааны урлагт өөрийн ур чадвараа баталгаажуулжээ. Түүний хувьд дэвжээнд гарах нь зөвхөн шүүгчдэд бус шавнырынхаа урд хариуцлага хүлээсэн сорилт байлаа. Зөвхөн мэдлэгтэй гэж яриад хангалтгүй. Үүнийг батлах хэрэгтэй юм. Манай төвшөнд тодорхой ур чадвар биеийн бэлтгэлийг дэвжээн дээр харуулах ёстой байдаг. Энэхүү үйл явдал зөвхөн багш нарын баяр биш юм. Сургуулийн шавнарч анхны том шалгалтаа өгч техник, хүч чадал, ууш сэтгэлгээгээ харуулсан. Тэдний хөдөлмөрч зохих үнэлгээг авлаа. Би тэмцээнд оролцож эхний байрыг эзэлж алтан медаль авлаа. Өрсөлдөгч маань чамгүй сайн байсан. Надад их таалагдсан. Шагнал гардуулахаас тайлд бүх сурагч олон улсын сайнда аттестат хүртсэн. Дорны тулааны урлагийн холбоо мөн энэ ялалтыг олон нийтэд хүргэж буй хэвлэл мэдээллийн ажил талархал илэрхийлж сургуулийн удирдлага өвөр байгаль телевизэд талархлын бичгийг гард боллоо.
Якутийн шилдэг бүжгийн спортын тамирчид рейтингийн тэмцээнд бэлтгэн эрчимтэйгээр хичээлж байна. Уралдаанд бүгд найрамдах сайхан улсаас 25 бүжгийн хос оролцох бөгөөд тэдний дунд туршлагатай тамирчид ч шинэхэн хосуудж байна. Бэлтгэл урдастай явж байна. Баг зэрэг сандарч байгаа. Бид хамтрагч Кристинагийн хамтаар 10 төрлийн бүжиг бүжиглэнэ. Вальс, танго, удаан фокстрот, румба, жа-жа-жа, квикстеп, самбо, пасадо бэл зэрэг. Манай хүүхдүүд өгөгдсөн даалгавруудыг даван тулах чадвартай гэж бодож байна. Учир нь мундаг бэлтгэл хийсэн. Гэхдээ Якутийн алслагдсан байршил мэдрэгдэж байна. Гэсэн ч бид хичээх болно. Бүжгийн спортын уралдаан Якутск хотод анхудаа зохиогдож байна. Үүнийг Орос улбаны улсын бүжгийн спорт, брейкинг, акробат, рок-н-роллын холбоо зохион байгуулна. 40 орчим хүнтэй томоохон шүүгчдийн бүрэлдэхүүн ирнэ. Бидний хувьд чухал үйл явдал гэвэл манай 5 шүүгч аттестацийн шалгалтаа амжилттай өгч нэр хүндтэй энэ тэмцээнд шүүгчээр ажиллах гэж байна. Оролцогчдыг насны ангиллаар 3 өдрийн туршид сонирхолтой тоглолтод хүлээж байна. Триумф арена зөвхөн бүгд найрамдах Саахагийн залуучууд төдийгүй бусад хотуудаас ирсэн зочин тамирчид ч оролцоно. Тэмцээнд улсын 20-оос дээш бүс нутгаас 200 гаруй тамирчин ирэхээр хүлээгдэж байна. Даяна Федорова, Семен Семенов, Якутск. Бээжингийн 11-р сургуульд 6-р ангийнхан өөрсдийн оюуны агентыг бүтээж байна. Багшийн удирдлагадор тэд өмнөх үеийн алдартай хятадын эрдэмтдтэй ярилцах боломж олгодог бот зохион бүтээжээ. Энэ оюуны агентыг бүтээх явцдаа би илүү бүтээлчээр дараалтайгаар сэтгэж сурч байна. Багш нар үзэж байгаагаар машин сургалтын үндсийг эртнээс танилцуулах нь хүүхдүүдийн боловсролд том алхам болно. Тоглоом болон төсөл зөвөрлсөн хичээлүүдээр бид хүүхдүүдэд хиймэл оюун ухааны боломжийг зөн совингоор нь ойлгуулахыг зорддог. Дунд сургуулийн ахлах ангийнхан түүнээс нэг алхам цаашилж хөвгдөл цуглуулж модельүүд сургаж байна. Жишээ нь Бээжингийн Житан дунд сургуулийн сурагчид хичээлд эрс бүртгэх царай таних систем бүтээж байгаа бол Хүнжин сургуулийн сурагчид дуу хоолой таних програм ашиглан гэрлийн систем удирдах програм бичиж байна. Сайн уу? Сая чи улаан гэрэл. Зарим сургуулиуд орон нутгийн технологийн компаниудтай хамтран ажиллаж сурагчид роботын үйлдвэртэй танилцах, жолоочгүй машины симулятор дээр суух, инженерүүдээс суралцах боломжтой болжээ. Бид хүн болгон дээр бүхэл систем, бодит амьдрал чиглэсэн дадлага дээр төвлөрч байна. Хүүхдүүд өөрсдийнхөө хиймэл оюун ухааныг судалж, ойлгож, ашиглаж сурах орчныг бий болгож байна. Өнөөдөр Бээжингийн 1400 гаруй сургуульд хиймэл оюун ухааны мэдлэгийн тусгай хөтөлбөр хэрэгжиж байна. Харин бүгд найрамдагчид ард улсын боловсролын яам энэ оны 5 дугаар сарын ихээр заавар гаргаж, сурагчид гэрийн даалгавар болон шалгалтандаа хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хариултыг хуулбарлахыг орхилжээ. Мөн хүүхдүүдийг технологиг хариуцлагатай ашиглахад сургахыг онцлон заасан байна. Алиса Косюк, Фан Илэй, CGTN. Хятадын Хайку хот алтан 7 хоногт маш сайн бэлджээ. Хотын иргэд жуулчдад зориулан 100 гаруй арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн дунд урлагийн үдсгэлэн, концерт, канаогийн уралдаан, сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд, завны уралдаан зэрэг спортын тэмцээнүүд багтжээ. Хайкугийн амралтын газруудад соёлын олон төрлийн үйл ажиллагаа болно. Бит бус соёлоос сэтгүүлсэн загварын шоу, романтик аялал, бүгд найрамдагчид ард улс байгуулагдсны өдрөөр тэмдэглэгдэх баярын тоглолт хүртэл хөтөлбөрт оржээ. За түүнчлэн амттан дурлагчдад зориулан зоогийн газруудад тусгай менютэй хоолны надам зохион байгуулна. Бид жинхэнэ хайнан хоолыг амталж үзхийг урьж, их хэмжээний ваучер урамшуул болгон олгож байна. 20 гаруй бизнесийн бүсэд 160 орчим хямдрал, сурталчилгааны үйл ажиллагаа болно. Баярын 7 хоногт Хайку зөвхөн хятадуудыг төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг ухтан авч тэдэнд гайхамшигт байгаль, өвөрмөц соёл, онцгой хоолой танилцуулахыг зорж байна. Алиса Косюк, CGTN.